Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Инх Цэцэг гэдэг. Би их барих эмэгтэйчүүдийн эмчээр 35 жил тасралтгүй ажилласан. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль 30 гаруй жил багшилсан эмч багш хүн байна. Аливаа хүн болгонд эрүүл мэндийн тулгамдсан асуудал, өөртөө байгаа ямар нэгэн өвчин, зовирыг мэдхийн төлөө олон асуултууд гардаг юм байна. Энэ асуудлууд дээр мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцсан ард түмнийхээ хэрэгцээтэй мэдлэг эрүүл мэндийн боловсролыг та бүхэндээ хүргэхийн тулд энэ подкастаа эхлүүлж байна. За өнөөдрийн миний подкастын зочноор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэрэн эрчим тэмцэлгээний тасгийн эрхлэгч, анагаахын шинжилгээ ухааны магистр, хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эхэмч, клиникийн профессор Наран Цэцэг урагдан ирээд байна. За сайн байна уу? За сайн байна. За хавар болж байна. Сайхан хаварч байна уу? Сайхан. За нэрэн эрчим тэмцэлгээний тасагт хүүхдийн дархлаа суларсантай холбоотой хаврын улиралд ачаалал ямар байна? За ер нь бол хавар Монгол Улсын хавар бол эрсдэлтэй улирал. Тэгээ ялангуяа дутуу төрөлт ихсдэг. За ер нь бол Монгол Улсад төрөлт их байдаг. Ялангуяа хавар дутуу төрөлтийн тоо ихсэн явж. Тэгэхээр ер нь бол нэрэн эрчим тэмцэлгээний тасаг манай тасгийн хувьд бол Монгол Улсын хэмжээнд яг хүндрэлтэй нэраа хүүхдүүдэд үйлчилдэг болчоор ер нь бол яг бид нар хүн төвчтэй нэраа хүлээн авдаг учраас ер нь бол ачаалалтай ажилладаг байгаа. За ямар ч байсан зав цагаа гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу манай үзэгчдэд? За би 1998 онд анагаахын шинжилгээ ухааны их сургуулийг төгсөөд за 99-ээс 2001 онуудад хүүхдийн эмч нэрэн эмчийн мэргэжил олох курс хийсэн. Тэгээ 2001 оноос хойш их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яг нэрэн тасгууд, за нэрэн эрчим тэмцэлгээний тасгууд гэдэг 2001 оноос хойш 24 дахь жилдээ ажиллаж байгаа нэрэн эмч байна. За өнөөдөр Наран Цэцэг эмч маань ирнэ гэдэг нь бид нэрэн ямар нэгэн эмгэгийн талаар ярилцсан гэдэг баг хүмүүс тодорхой байгаа байх гэж бодож байна. Хүмүүсээс ирсэн асуултуудыг эренблээд үзэхэд нэрэн шаарлалтын асуудал хамгийн олон хүний анхаарлыг татсан асуудал байсан. Тэм учраас хамгийн анхныхаа подкастыг энэ сэдвээр хий гэж бодсон юм аа. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүдээс ирсэн асуултуудыг хариулахаас өмнө нэрэн үе гэж ямар үе хэлдгийг бас түүнчлэн нэрэн шаардлагын талаар товчхон мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Мэдээж бол тулгамдсан асуудлуудын нэг хэдий ч гэсэн бид нар бол эндээс бас зайлшгүй мэдвэл зохих ёстой. За тэгэхээр бид нар жирэмсэн ээж нартай илүү ойлгомжтой, эхчүүдэд илүү зөвлөгөө өгч байгаа учраас би бол харцсан энгийн үгээр ярих гэж бодож байна. За ер нь бол нэраа үе гэдэг бол хүүхэд төрсөн үеэс эхлээд амьдралын 28 хоног хүртэлх хугацааг хэлдэг. За тэгэхээр энэ нь бол гүйцэд нэраа хувьд бол тодорхойлогдож байгаа. За дутуу нэраа бол өөрөө гарцсангүй гүйцэд нэрааг бодвол тээлтийн нас нь бидний тодорхойлолтоор бол 37-7 хоногоос өмнө төрсэн нэраа хэлдэг. За дутуу нэраа хүүхэд нь бол төрсний дараах бас харцсангүй энэ тээлтийн настаа хүртэл дутуу нэраа хугацаа бол бас дарагшаа сунгагдах байдлаар хэмжигддэг. Яагаад гэвэл энэ зүүн шинж тэмдэг бол орчин үеийн илэрдэг заримдаа бол хяналт хийх хугацаа нь арай илүү урт байдаг. Гэхдээ яг бид нар өнөөдрийн байдлаар нэраа үеэл ярих гэж байгаа учраас 28 хоног доторх үеийг нэраа үе гэж хэлдэг байх нэ. За тэгвэл шаарлалт гэдэг нь юу гэсэн? За тэгээ ер нь бол нэрэн хүүхэд төрсний дараа бол энэ бол эхийн хэвлийгээс гарч байгаа учраас хүүхэд төрсний дараа бол гадаад орчиндөө хамгийн анхны дасан зохицох үе шат гэж явагддаг. Тэгэхээр энэ үе шатанд бол маш олон хүүхдэд тохиолдох ёстой эрүүл эмгэгийн заах байдлууд гэж байдаг. За энэний нэг гол зонхлон тохиолдог нэг хэлбэрт бол нэрэн шаарлалт буюу нэрэн арьс салс билирубин хэмээх бодис ихсний улмаас биеэс ялгарч чадахгүй тодорхой хугацаанд ихсний шалтгаантайгаар арьс салстан дээр шаарлах байдал ажиглагдахыг нэрэн шаарлалт гэж хэлж байгаа. За энэ нэлээд их олон асуулт гарсан гэж бодохоор танай тасагт гэдэг юм уу? Танай бол эрчим тэмцэлгээний тасаг л да. Гэхдээ эрчимд биш нэрэн тасаг гэж байдаг шүү дээ. Шаарлалт болгон танай тасагт очихгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ ер нь тархалт ямар гэдэг юм бол?
За ер нь бол мэдээж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол дийлэгтэй бол одоо эмгэг нэраа эрсдэлтэй нэраг авдаг. Гэхдээ одоо манай төрөлд авдаг нийслэлийн амарч газрууд бүгд одоо нэраагаа одоо ялангуяа шаардлагатаар бол иргэн хэвтүүлэх одоо ийм залттай байдаг. Тэгэхээр ер нь бол нэраа өвчлөлийн бүтцээ зөнхлөн тохиолдох хувьд бол ер нь шарлалт бол 20 хүртэх хувийг бол эзэлдэг. За тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ялангуяа манай тасаг бол нэраа эрчим дэмжлэгийн тасаг учраас эрсдэлтэй нэраг авна гэдэг нь шарлалтын одоо нэлээд хүндэрсэн хэлбэрүүд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд одоо хэвтдэг байх нэ. За би бас эмчүүний хувьд бас судалж үзсэн л те. Төрснийхаа дараа эргээд эмнэлэг твж байгаа хүмүүсийн 58% нь бас нэг ийм шарлалт гэдэг оншоор хэвтээд байна. Энийг та юу гэж ойлгож байна? Энэ дэндүү их тохиолдод байна гэсэн үг үү? Эмчүүний хувьд бол юу гэж бодогдож байна? Эргэж хэвтэлтэй. За нэраа хүүхдийн одоо эргэн хэвтэх шалтгаан бол янз бүр байдаг. Ихэнх нь өвчний улмаас хэвтэнэ. Яагаад одоо Монгол улсын хэмжээнд за ер нь бол энэ шарлалтын шалтгаанаар илүү их зовлон тохиолдож хэвтээд байдаг вэ гэхээр ер нь бол энэ шарлалт гэдэг юм чинь бол ерөнхийдөө эхний одоо амьдралын эхний 2-3 хоногт эхлээд 10-аас 14 хоног хүртэл үргэлжлээд дуусчих хэвээр. Зарим нэраа хүүхдүүд бол огт мэддэхгүйгээр ч одоо хэвийн өнгөрөөд одоо анзаарахдахгүйгээр шарлалт одоо ямар нэгэн зовиргүйгээр илэрх тохиолдол байдаг. Тэгэхээр одоо ер нь бол Монгол улсад нийслэл амарч гадруудад төрөх нэраа хүүхд бол 24-өөс 48 цаг дотор одоо харцангуй эрүүл төрсөн хүүхдийг бол эргэтэн зөвлөгөө өгöd гаргаж байгаа. Тэгээ эргэтэн зөвлөгөө өгөхдөө одоо ерөнхийдөө нэраа хүүхдэд угаасаа энэ дасан зохицлынхаа үе шатад нэраа физиологийн шарлалт буюу хэвийн шарлалт явагдах яг энэ хугацаа таардаг учраас гарах үед нь одоо нэраа зөвлөх шинжүүд дээр хэрвээ таны хүүхдэд одоо шарлалт одоо удаан өргөжлөл эмнэлэгт хандах одоо бас нэг зөвлөгөө болно. Тэрнээс гадна энэ нэраа хүүхдэд эмнэлгээс гарахт нь одоо эрүүл мэндийн байгууллагын зөвлөдөг нэг зөвлөмжөд нэраад илрэх одоо эмнэлэгт иргэн хандах аюултай шинжүүдийг одоо зөвлөж өгдөг байгаа. Энэ нь бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний ягаан дэвтэр дээр бичигдсэн байдаг. Тэгээ энэ дотор бол шарлалт бол байдаг. Тэгэхээр дийлэгтээ иргэн буцаж хэвтэж байгаа шалтгаанууд бол бас шарлалт бас цонхлох тохиолныг бол эзэлж байгаа. Энэ шарлалт эмгэг үүсгэхэд шалтгаан гэж байгаа шүү дээ. Эмгэгээр илэрхэд шалтгаан гэж байгаа. Тэгвэл та энэ шалтгаануудын талаар одоо жирэмсэн ихээс хамаардаг болов уу? Нөгөө төрж байгаа хүүхдээс хамаардаг болов уу, тийм ээ? Ер нь удмын шалтгаан гэж байдаг болов уу гэдгийг л бас тайлбарлаад өгөөч. За нэрaan шарлалт бол ер нь бол хэвийн буюу эрүүл физиологийн шарлалт төрөний миний ярьсан амьдралын 2-3 хоногт үсээд одоо 7-аас 14 хоногт буурчвал бид нар айх юм байхгүй. Өөрөөр хэлбэл таны хүүхэд сайн хөхөөд одоо илэрхий зовир байхгүй одоо бааз шийсний гарцсан сайн байгаа бол энэ шарлалтаас бол айх шаардлагатай байхгүй. Дараагийн нэг юм бол гэхдээ нэг бидний одоо анхааруулж хэлэх гээд байгаа юм бол ердөөсөө энэ хэвийн одоо эрүүл буюу физиологийн шарлалт маань өөрөө эргээд зарим тохиолдолд хүндрэх тохиолдол шилжиж болно. За үүнээс гадна одоо нэрaan шарлалт одоо эмгээр үүсэх бусад одоо эхийн талаас болон одоо ургийн талаас нөлөөлөх хүчин зүйлүүд гээд байж болно. Тэгэхээр одоо саяны асуусан асуултын дагуу бол ер нь бол нэрaan шарлалт одоо удаан хугацаанд үргэлжлэх хүндрэх эсвэл эмгэг рүү шилжих тохиолдлууд нь ер нь бол төрхөөс өмнөх үеийн шалтгаан болон эхийн шалтгаантай ургийн талаатай шалтгаантууд гэж байлуулна. За энд нь жишээлбэл одоо их жирэмсний чихрийн шичинтэй ихээс төрсэн нэраа бол шарлалт одоо бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү удаан явагдах магадaltaй байдаг. За дараагийн нэг юм бол бас одоо төрөх үед одоо төрөх замаар төрсэн нэраа хүүхэд одоо толгойд цусан хураа буюу хавдартай төрсэн хүүхдүүд бол одоо бусад хүүхдүүдтэй харьцуулахад одоо энэ яг энэ цусны задарлын улмаас одоо билирубины бодис үүсэлт нь илүү их байдаг учраас бас удаан байх шалтгаан байж болно. За үүнээс гадна дөрөв ярьсан тийм ээ бусад одоо ураг дотор одоо том ураг тий нэран одоо зарим одоо бодисын солилцооны эмгэгүүдийн үед одоо шарлалт одоо удаан үргэлжлэх энд бол төрөлхийн бамбаан татмагшил байж болно. Бусад одоо глюкозын солилцооны эмгэгүүд байж болно. За удамшлын одоо бид нар өнөөдөр бүрэн тогтоож чадаагүй зарим шалтгаан генүүдийн улмаас нөлөөлж болно. За түрүү энэ дээр бол бас удамшил гэхээс илүү ер нь өмнөх одоо энэ эхийн одоо хидэх хүүхэд байсан тийм ээ. Тэгэхээр өмнөх хүүхдүүд нь бас шарлалт удаан үргэлжлэж байсан
тохиолдлууд байдаг. За өмнөөс гадна их өрөг хоёуланд нь хамааралтай шалтгаан бол одоо эхийн цусны бүлэг тийм ээ, ургийн цусны бүлэг хоёрын тохироо ямар байгаа. За энэ хоёр цусны бүлэг гэдэг бол одоо өөрөө AB0 гэсэн системээр яригддаг. Энэ бүлгийн үйл тохироо байж болно. За эсвэл одоо нөгөө бид нар одоо резус хүчин зүйл буюу одоо сүрэг цустай ээжээс төрсэн няраа хүүхдүүдэд одоо цусны задарлын эмгэгийн шалтгаантай одоо ялангуяа шарлалт хүндрэх тохиоллын хамгийн гол эмгэг бол энэ байдаг. Тэгэхээр энэ тохиолдлуудад анхаарах ёстой. За тэгээд зарим нэг тохиолдолд ээж нар маань ярьдаг одоо өмнөх төрөлтүүдэд няраа нь одоо шарлалттай байж байгаад эмчилгээд байсан хүүхдүүд дараагийн няраа бол бас шарлалт одоо илрэх удаа үргэлжлэх ийм тохиолдол бас одоо удамшлын янамнаас буюу өмнөх төрөлтүүдийн бас шалтгаанууд бас нөлөөлж болдог байна. Практик дээр бол олонтоо тохиолдог байна. Олонтоо тохиолдог бас. Тэгэхээр би ингэж асууж бодож байна л да. Жирэмсэн одоо урган том байвал эсвэл чихрийн шижинтэй байвал ингээд одоо эсвэл одоо нөгөө эхийн өрөвслийн шалтгаан гэдэргээд яригддаг шүү дээ тий. Тэгэхээр энэ жирэмсэн ээж нарт одоо ирээдүйд төрөх хүүхэд нь шарлалтгүй байхын тулд хоёулаа өгчих ямар зөвлөгөө байх байна уу? За мэдээж одоо хүүхдүүд тээж яваа жирэмсэн эхчүүдийн хувьд бол мэдээж анхаарах зүйл бол нэгдүгээр таны хүүхэд төрөөд одоо шарлалт хизээ эхлээд хизээ дуусч гин гэдгийг сайн ажиглаж сурах хэрэгтэй. Тэгээ өөрснөө нарийн шарлалт эхэлдэг хоногоо бүр тэмдэглээ сурчих хэрэгтэй. За дараагийн нэг юм бол хэрвээ та саяны хэлсэн эмгэгүүд буюу ээжин чихрийн шижинтэй тий ийм өөрчлөлттэй эхчүүд бол ийм эрсдэлт бас байх магадaltaй байдаг. За дараагийн нэг юм бол түрүү та ярьлаа ер нь бол эхийн одоо халдварууд гэж ордог. Тэгэхээр энэ дотор одоо төрөлх янз бүрийн вирус халдваруудч байж болно. За бактерийн гаралтаач халдварууч байж болно. Аль ч халдварын тохиолдолд одоо шарлалтыг одоо илүү хөндрүүлэх за эмгэг үүсэх байдалд бол шууд нөлөөлнө. Тэгэхээр одоо та жирэмсгээр төлөвлөж байгаа болон жирэмсэн эхчүүд бол одоо их барихын эмчнэрийн зөвлөдөг одоо шинжилгээнүүд буюу сайн өгч одоо эмчлүүлэх шаардлагатай. Ялангуяа вирус халдварын үед бол бүр удаан хугацаанд 2 сар түүнээс дээш ч удаа шарлалт үргэлжлэх ийм шалтгаанууд бол бас тохиолдно. Өөрөөр хэлбэл таны зөвлөгөөнөөс харахад эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр гэр бүл төлөвлөлтөө хийж агаад одоо зохион байгуулалтаар жирэмслэтэй гэсэн үг байхгүй тийм ээ. Ингээд эрүүлээрээ жирэмслэх юм бол хүүхэд маань ирээдүйд бас шарлалтын тогт бууруулж болох нэ гэж ойлгож болох нь шүү дээ. За дараагийн нэг ер нь би удамшил гэдэг дээр би бас санал нэгтэй л байна. Би 2 зээтэй. Тэгээд нөгөө хоёр маань хоёулаа бас шаарлаад нэг нь бүр нэлээд хүндрээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн тасагт хэвтэж байгаад гарсан. Тэгээд бас ийм тохиолдол нэлээд байдаг гэж сонслоо тийм ээ. Тэгэхээр энэ талын судалгаанууд бас байдаг байхаа гэж бодож байна. За одоо хоёулаа энэ эмэгтэйчүүдээс ирсэн асуултанд хариулангаа хүмүүстэй гоё зөвлөгөө өгöd явъя гэж бодож байна. За би энэ асуултуудаа ерөнхийдөө биччихье. Энд болохоор нэг ийм асуулт байна. Би анхны хүүхдэд төрүүлээд 3 хоног байгаа. Тэгээд гүйцэд уг нь хугацаанд төрсөн. Нэрээ шарлалт хүүхэд болгон тохиолдох юм уу? Түрүүн бас асуулт нь гарсан. Гэхдээ энэ хүн бас айгаад байна шүү дээ. Ягаад гэвэл найз нарт ийм одоо юу гэдгийг асуудал эмгэг шарлалт явагдаж байсан ийм жишээнүүд сонсож байсан учраас би хайцтай байна. Гэсэн асуулт байна. Надад зөвлөгөө өгөөч гэсэн байхгүй. За манай ээжийн хувьд бол гэртээ гарцсан ээж байна шүү дээ тийм амарч газраас. За тэгэхээр нарийн шарлалт бол ерөөхдөө нарийн хүүхдэд илэрч зайлшгүй ажиглагдах ёстой. Гэхдээ хүүхэд болгон одоо шарлалт илрээ тэр шарлалт нь удаан хугацаанд үргэлжлээд гэсэн юм байхгүй. Тэгэхээр хэрвээ таны хүүхэд одоо арьсан дээр нь ил харагдах шарлалт байхгүй, ялангуяа 2-3 хоногтой гэж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ яг шарлалт эхлэх хугацаан дээр шарлалт ажиглагдахгүй хөхөөсөө хөгж байгаа одоо санагдаж байгаа бол та ингээд ажиглана. За ажиглана гэдэг нь юу хэлж байгаа гэхээр нэгдүгээр одоо түргэн амарч газраас гарч байгаа ээж нар бол ихвчлэн 2 хоногтой дээр гарчиж байгаа. Тэгэхээр гарах үед нь няраа эмчудаа бүтэн биеэ үзлэг хийгээд тэгээд шарлалтын хэмжилт хийж өгöd гардаг. Тэгээд хэмжилт хийж өгöd гарахтаа одоо бид нар одоо бүр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв их хүүхдийн дэвтэр дээр нь одоо шарлалт гэсэн юм цонх хэсэгт одоо шарлалт эхэлсэн эхлээгүй тэд хоногтой
ийм байлаа гэдээ одоо хэмжилтийг хийчдэг. Хэмжилт хийх бол энгийн аргууд одоо бүх эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, анхан шатны байгууллагуудад бол байдаг одоо энгийн арьсан дээр хэмждэг аппарат. Тэгэхээр та бол эхлээд хэмжилт хийгээд гаргацсан учраас таныг гаргацсан гэдэг чинь та бол ажиглаараа гэхдээ айх юм байхгүй гэсэн. За дараагийн нэг гэртээ байгаа тохиолдолд одоо айгаад байна, өмнөх ээж нар ингэж яриад байна гэдэг дээр анхаарах хэд хэдэн юм байдаг. За нэгдүгээр та амарч газраас гарахтаа шаралтаа хэмжүүлсэн байх хэрэгтэй. Дараагийн нэг юм бол нэран шарлалт 20-3 дахь хоногтой эхлээд 7-оос 10 дахь хоног хүртэл үргэлжиж болно. Хамгийн их одоо арьс шарлалтах хугацаа бол гүйцэд нэраа хүүхэд байгаа учраас 4-5 дахь хоногтой дээр шарлалт ихсэх магадлал өндөр. Тэгэхээр энэ хоногудад та ингээл өдөр тутамд хүүхдээ өхүүлээ сууж байгаадаа арьсныг хараад ажиглаад одоо шар санагдаж байна үгүй. Хэрвээ та санаа зовж байгаа бол одоо өрхийн эмчийн эргэлтээл одоо шарлалтыг хянах одоо няраа удирдамжууд байдаг. Тэгэхээр энэ бол яадаг вэ гэхээр та амарч газраас гарсны дараах амьдралын эхний 7 хоногт өрхийн эмч болон өрхийн эмч бол 3 дахь 5 дахь хоногтоо тэр эргэлтээр очдог. Өөрөөр хэлбэл та гарснаа мэдээснээс хойш 72 цагийн дотор таныг очиж үзэхэд та бас үнэлгээ хийлгээд одоо януулах бүрэн боломжтой гэсэн үг ээ. Ер нь энэ асуугаад байгаа энэ эмэгтэйчүүдээс нэг ийм л юм асуугаад байгаа байхгүй. Дараагийн асуулт бас байж лээ л. Юу гэж нэвэл би эмнэлэгт 1 хоноо л гарсан. Одоо 1 хоноо л гаргадаг болсон шүү дээ. Тэгээд энэ хүмүүс юу гэхээр шарлалт гэдэг юмн дээр одоо юу л 24 цагийн эхлэлийн хугацаа бас нэлээд энэ эмэгтэйчүүдэд бас айдас хүйдэс бүх юмнаас одоо зайлуулах нэг шалтгаан болд юм уу та. Өөрөөр хэлбэл та 24 цагийн дотроо энэ илэрч байвал одоо хүнд гэх юм уу бүр 5-6 хоногтой ер нь нөгөө хэвийн шарлалт маань хизээ эхлэхийн энэ талаар нэг яриад өгч. За зүйтэй. Ер нь яг 24 цаг гэдээ асуухаар ер нь бол та хэрвээ амарчхаас таныг гаргацсан л бол та 24 цаг доторх шарлалт эхлэегүй байх магадaltaй. Тэгэхээр 24 цаг дотор няраа буюу эхлэх буюу зарим яг нөгөө хүнд өвчний үед түрүүний миний ярьсан тийм ээ цусны бүлгийн үйл тохироо, цусны резус факторын одоо их ураг хоёрын үйл тохирооны улмаас үйл нийцлийн улмаас одоо энэ няраа шарлалт илэрдэг өвчнийг няраа цус задрах эмгэг гэдэг. Тэгэхээр энэ бол маш хүнд өвчний ангилалд ордог учраас энэ өвчтэй няраа бол угаасаа эрүүл мэндийн байгууллагаас 24 цаг дотор гаргадаггүй. Өөрөөр хэлбэл өндөр эрсдэлтэй бүлгийн няраанууд одоо энэ 24 цаг дотроо бүр 4-6 цаг тутамд одоо энэ билирубины хэмжигт хийгдээд одоо өвчний ангиллаар одоо хянагдаад явж байгаа учраас энэ хүүхдүүд бол 24 цаг дотор илэрсэн бол та эрүүл бид нар шарлалт гэж ярихгүй шууд эмгэг шарлалт гэж үзээд эрүүл мэндийн байгууллагата одоо эмчилгээ хяналт эхлээд одоо явж яадаг гэсэн. Тэгэхээр 24 цагаас хойш таныг гаргасан гэдэг бол таны хүүхдийн шарлалт нэгдүгээр 24 цагт эхлээгүй байх. Хоёрдугаар 24 цагаас хойш эхэлж гэнэ гэдэг чинь одоо яг жинхэнэ физиологийн одоо няраад явагдах ёстой шарлалт одоо хөнгөн болон хүндөвтөр хэлбэрээр бол явагдах магадaltaй хэдий ч гэсэн та бас өөрөө одоо энэ дээр илүү их санаа тавьж хариуцлагатай байх асуудал дээр бас санаа зовж байгаа эхчүүдийн асуудал дээр би бол бас зөв гэж хэлнэ. Энэ бол өөрөө анхаарах ёстой шинжээнийг байна. Ер нь л 1, 2, 3 хоногтой хүмүүс санаа зовоод байгаа. Санаа зовно. Тэгээд би саяныхыг ер нь өөрөө яхад бол эрт эхлэх, төрөөд ойрхон эхлэх, 24 цагтаа эхлэх нэлийн хүнд шинж тэмдэг юм байна шүү. Тэрнээс хойш илэрвэл бас арай энгийн нөгөө хэвийн шарлалт байх магадaltaй гэж ойлгож болох нь тийм 24 цаг дотор илэрчээл энэ бол шууд маш хүнд өвчний бүр ангиллал руу ороод явчихж байгаа учраас энийг бол эрүүл мэндийн байгууллагууд төрсний дараах нярaan тасгууд бол оршлоод яг энэ эрсдэлтэй бүлгийн ээжийг бол угаасаа яг ингээ хянагдаад явж идэг. Тэгэхээр энэ 24 цагт илэрсэн шарлалт бол өртөөсөө л аюултай. За тэгээд энэ үйлчлүүлэгчдээс одоо энэ төрсөн эхчүүдээс төрөх гэж байгаа эхчүүдээс ирсэн асуулт дотор болохоор ерөөсө гэрийн нөхцөлд няраа шарлалтыг хэрхэн мэдэх вэ гэсэн үг. За одоо 1 хоноод гарцсан ер нь л цөмөрөө нэг айцтай байна шүү дээ. Айцтай бол бүгдээрээ хэлж үгүй, айцгүй бол 50 байлгаж үгүй. За ер нь бол гэрийн нөхцөлд ээж одоо хүүхдийн одоо няраа хүүхдийн хажууд ингээ байнга байгаа л яг хүүхдээ хараад сууж байгаа, өхүүлээ сууж байгаа юм бол ээж та байдаг. Тэгэхээр ээж та юуг ажиглах ёстой вэ гэхээр өдөөсөө бид нар хүүхдийн арьс салст шарлахыг л ажиглана. Арьс салст гэхээр бол ер нь бол нүдний салст, ам буйлны салстыг хэлж байгаа. За арьсан дээр юуг ажиглах вэ гэхээр та ердөөсөө хүүхдээ гэрийн нөхцөл одоо
амарч газрын эмчнэр зөвлөгөө өгöd гаргачлаа штэ. Гэхдээ та бол хүүхдээ хөхүүлээ сууж явахдаа биеийг нь задлаад хуурайшуулж явахдаа одоо хуурайлж явах хоорондоо биеийг бүтэн харна гэсэн үг нэгдүгээрт. Биеийг бүтэн харахтаа одоо биеийн аль хэсгээр одоо шарлалт гэдэг бол өөрөө дээрээсээ доошоо эхлэх зарчмаар явна. Буухтаа бол доороосоо дээшээ гэсэн зарчмаар явдаг учраас таны хүүхэд эхлээд нүүр толгой хэсгийг хамарч байна уу. За ингээд цээж гарлуу тохоо хүртэл орж ийнэгүүд. Ер нь бол яг нөгөө анхан шатны эмч нарт ажиглаж бид нар хэлэх юм бол неран шарлалтыг ажиглах аргаар үнэлэхдээ ийм 5 бүсэд хуваадаг. Тэгэхээр 5 бүсийг бол манай ээж нар маань мэдээж эмч биш учраас бид нар яаж ойлгох вэ гэхээр та биеийн дээд хэсэг, биеийн дунд хэсэг, биеийн доошоо хэсэг. За тэгээ хамгийн сүүлд нь бол гарын алга, хөлийн улнаас доошоо хэсэг гэдэг ингээд ер нь бол ингээд доошлох тусмаа илүү өндөр шарлалт байх магадaltaй. Харцсангуй неран физиологийн шарлалт бол ер нь бол гарын алга, хөлийн улга хөргүүгээр одоо харцсангуй байж байгаад өөрөө алга болчих. Тэгэхээр та яаж харах вэ гэхээр яг энэ задлсан бүтэн биеийг өцгөн байх үедээ ажиглана. Дээрээс нь хөхүүл сууж байхдаа өөрийнх нь гар юм уу одоо хөхний арсны байдалтайгаа арсны өнгөнд харьцуулахад арай шар байна уу да гэж ажиглаж болно. За ер нь гэхдээ одоо нөгөө хүүхдийн шар байна уу гэдэг бид нар асуухгүй харах гэдэг нөгөө ээж маань хүүхдийнхаа шарыг зүгээр л одоо ингээд бас шаруу мөн үү бас айгүй эргэлзээтэй шүү дээ нүдэрээ хараад өгнөхээр тэгэхээр ямар нөхцөлд ямар арга хэрэгжилжээж яг шарна байна гэдгийг хэлэх вэ? За ер нь бол бас ээж нар тэр болгон яг ингээд энэ талбайг хамарсан шар байна гэд ангилахад хэцүү дээ. Ялангуяа манай Монгол болон энэ Азийн цагаан арьснуудын дунд шарлалтын үнэлгээ хийхэд бас жоохон зарим тохиолдолд бол бэрхшээлтэй санагддаг. За тэгэхээр та гэрийн нөхцөлд байвал өдрийн цагаар л нэгдүгээрт шарлалтыг ажиглана. Тэрнээс биш орой нөгөө гэрийнхаа чийдэн гасаачаа тийм ээ гэрлийн чийдэн гэрлийн тусгал бол хүүхдийн арьсан дээр бол янз бүрээр одоо ямар одоо л үгсэл ямар гэрэл байгаагаас хамаарат шаргалт туяатаач гэрэл байж болно. Тэгэхээр та өдрийн цагаар цонхны гэрэлд тийм ээ биеийг бүтэн задлаад арсны яг аль хэсэгт нь илүү шарлалт байна. За нүдээ нээж харах үед нүдний нөгөө цайвар хэсэг буюу бид нар эвэрлэг гэж ярьдаг тийм ээ энэ хэсэг нь шаргалт туяатай байна уу? Тэгээд одоо өөрийнхөө гартаа харьцуулаад харж болно. За тэгэхээр ингээд ажиглах байдлуудаа ингээл одоо өөрөөр хэлбэл та 2-3 дахь хоногтой гарсан юм чинь ялангуяа 4-5 дахь хоног дуудаад амьдралын 7 хоног дахь хүртэл ингээл өдөр тутамд өмнөх байдлаасаа ер нь хөхөө өгч байгаа хүүхд бол андашгүй шарлалт чинь эхлээд ажиглаад тод харагдаж байгаа юм шиг гэжсэн. Таны хөхөө сайн хөхөөл сайн бааж ивэл тэгэл аяндаа шарлалт ингээл ажиглахтаа болол ингээ багассан байдаг. Өөрийнхөө гартаа одоо жишээлбэл яаж харьцуулж үзэх вэ? Би бол нэг ийм арга зааж өгöd гэдгээ ингээ гараа хатгаад тэгээ гараа хатгаад нөгөө шарлалттай байна уу гэдэг нөгөө хөлийн уултай ч юм уу гэд гарын алгатай нь ингээд үзэхээр энээс шар байвал гэж ингэж би бас зарим хүн зөвлөдгийн зөв буруу юу? Эсвэл өөр бас ингээд ер нь бол тий үзлэг хийх ажиглах аргуудын янз бүрийн хэлбэр байж болно л да. Тэгэхээр ер нь зүгээр хамгийн энгийн байдлаар та хүүхдээ хөхүүлээ сууж хахад та гарын алгаараа хүүхдээ ингээд тэрвэрж байгаа шүү дээ. Хүүхдийн бие одоо хүүхдийн бүсэн хэсэг одоо хөлийн хэсгийг ингээд тэрврээ сууж хахтаа ингээд хөхүүл сууж хахтаа л ингээд нүднийхээ тусгалаар өөрийнхөө гартаа гарын арьстаас харьцуулж харж болно. Ягаад гэвэл гарын арьс чинь бол шар биш байгаа учраас бусдаар яг ингэж атгаад ингээд байж хоорондоос илүү зүгээр та тайван хөхүүлээ сууж явахдаа хүүхдэрээ ажиглаж болно. Дараагийн нэг юм бол одоо яг эмчнэр онцлогондоо ч ашигладаг. За ер нь бол гэрийн нөхцөлд өөрснөө та нар ч гэсэн бас ашиглаж болно. Хүүхдийг хуурайлах буюу нөхцөлж явах үедээ биеийн нэмгэн хэсгүүдэд дарж үздэг бас арга байдаг. Тэгэхээр нэмгэн хэсэг гэдэг нь алийг хэлдэг вэ гэхээр одоо бид нар өвчүүн дээрээ одоо би яг цээжний урд хэсэг буюу өвчүүн дээрээ яг өндгөөрөө чанган шиг дараад эргээд авахд арьсны өнгө цаад туяа нь ямар харагдаж байна. Жишээлбэл бид нар одоо гарн дээрээ ингээ арьсаа чанга дараад ингээд нэмгийн хэсэгт харахаар бидний арьс ягаан учраас ингээд цайвар ягаан болж байгаад эргээд ягаан л ордог. Тэгэхээр шаралтай нэраа хүүхд бол энэ дарс чанга дараад авсан хэсэг чинь цайрахтаа шаргал нь илүү тодорч хараад шаргал харагдж ивэл арьсан дээрх шарлалт нь одоо бас
байх магадaltaй гэдэг одоо За эхчүүдийн хамгийн их асуудаг асуулт энэ шүү дээ тий. Яаж би гэрийн нөхцөлд энийг мэдэх вэ? Дээрээс нь зөвхөн бид нарийн шарлалт гэж яриад байгаа болохоор нэг өнгө яриад байгаа шүү дээ. А гэтэл өөр шимж, өөр зовөр шаналгаа хүүхэд яах вэ? Хоолндоо ямар байх вэ? Нойрондоо ямар байх вэ? Ямар өөр шимжүүд байна уу? За ер нь бол яг хэвийн нөгөө хугацаанд үргэлжлэж байгаа шаралтуудын үед хүүхдэд ямар ч зовир байхгүй ч болно. Тэгтээ харьсан шарангуй тэг хүүхэд сайн хөхөд байна. Ямар нэгэн зовир байхгүй, нойрондоо сайн, хөхөндөө сайн, тайван байна. За ер нь бол шарлалт илүү тодроод тийм үү, шарлалтын хэмжээ илүү өндөр байгаа тохиолдолд хүүхэд ийм тохиолдолд дараагийн нэг ажиглах одоо нарийн хүүхдэд нэмэлтээр илэрч болох ерөнхий шимжүүд гэж байна. Тэгэхээр энд нь яг хүүхэд хөхөө өгөхгүй болох. Эсвэл хит цочромхой болох. Эсвэл унтаараад хөхөө ингээд сайн хөхгүй унтаад амлахгүй байх тийм ээ. За эсвэл хүүхэд одоо ерөнхийдөө хөдөлгөөн хэд чангарах тийм ээ. Гар хөлийн булчин чангарах, эсвэл хүүхэд хэд сул байх. Ийм шинж тэмдгүүд байхаас гадна одоо энэ амьсгалын бас ингээд та бас өөрөө ингээд зовөр шаналгүй ийм байдлууд нэмэгдэжээвэл та эрүүл мэндийн байгууллагад одоо шарлалттай дээрээс нь ийм зоврууд нэмж гарч ивэл эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй хандах шаардлагатай. Бас эхчүүдээс ирсэн асуултанд нөгөө эмнэлгээс гарахт нь сануулдаг юм байна л да. Баасных нь өнгийг ажиглаараа гэдэг юм байна. Энэ ямар ач холбогдолтой вэ? За нэраа хүүхдийн ер нь бол гол зөвлөгөөнүүдийн нэг баасны өнгийг ажиглаараа гэдээ ялангуяа шарлалт эхэлж байгаа нэраа хүүхдэд. Яагаад гэвэл энэ өөрөө гэлбэрийн хэмээх бодис маань одоо шээс болон баасаар ялгараад гадагшиж явах хэвээр. Тэгэхээр бид нар одоо нэраа хүүхэд өөрөө төрөнгүүтэй мэдээ зунгог буюу ийм өтгөн ногоон ийм салстаа баас гаргадаг. Энэ баас нь дараа нь одоо хүүхэд хөхөөд одоо хэвийн ингээ хоол босруулах зам ажиллаад ихсэх үед зунгог маань шилжилтийн баас руу шилжээд одоо тэр өтгөн хар ногоон баас маань одоо цайвар ногоон болгоод сайн өгч байгаа хүүхд бол баасны өнгө одоо шар болоод ингээд байж ах хэвээр. Тэгэхээр яагаад баасны өнгийг ажиглаад байгаа гэхээр одоо шарлалт хэвийн одоо физиологийн шарлалт бол хүүхэд ингээд сайн байгаад баасны өнгө чинь ногоон шар гарч ах хэвээр. А зарим одоо эмгэг шарлалт буюу заримдаа бүр бусад одоо шалтгаантай элэг зүсний эмгэгийн улмаас одоо зарим тохиолдолд төрөлхийн бүр одоо зүсний замын эмгэг битүүл гажгийн улмаас баасны өнгө өөрчлөгдөхгүй байх. А эсвэл хүүхдийн баасны өнгө бүр цагаан цайвар болох эдгээр нь бол өөр шалтгаантай одоо бусад одоо халтуур болон бусад одоо элэг зүсний замын эмгэгүүдийг одоо ялгаан онцлох нэг шаардлага гарч ирж байгаа учраас тэгэхээр таны хүүхдийн баас одоо хэвийн биш өнгөтэй баас гарсан эсвэл хит цайвар баах тохиолдлуудад одоо илүү анхаарч одоо энэ шаарлалт нь одоо зүгээр одоо бидний яриад идэг хэвийн физиологийн шаарлалт биш шүү. Эмнэлэг хандах шаардлагатай шүү. Энэ одоо арьсан дээр явж байгаа шаарлалт маань одоо эмгэг одоо өвчний шалтгаантай шаарлалт байх магадaltaй шүү гэдгийг л одоо ер нь энэ шаарлалт маань нэлээд олон янз байдаг юм байна шүү дээ. Зөвхөн физиологийн дэх хэвийн шаарлалт гэдгээс гадна одоо элэг зүсний өвчин одоо өөр үдгийн маш олон шалтгаантай. Тэрний бас шалтгаануудын гаргахад энэ саяны онцлогоо бас хэрэг болох нь байна тийм үү. За ер нь гэхдээ энэ шарлалт их вэ бага вэ гэж яриад. Зарим хүн ингэж асуудаг шүү дээ. Одоо миний хянж байгаа төрөөсөн хүн бол одоо шарлалт 300 гинеч гэдэг юм уу. А тэд нар бол ер нь одоо энд одоо хэвийн хэмжээ нь хэд байх хэвээр ямар үед аюултай байдгийг хэд их байхад ямар асуудал тулгардгийг энэ талаар хүмүүс бас нэг хоёлаа тайлбар хэлж өгье л гэж байна. За шарлалтын хэмжээгээд явхаар бид нар ингээ шарлалтыг хэмждэг багаж байдаг байна гэсэн үг. Тэгэхээр одоо нэраа хүүхдэд илэрч байгаа одоо хэвийн физиологийн шарлалт явах хугацааж бай, эмгэг шарлалт байх хугацааж бай. Ер нь бол шарлалтыг өөрөө хүндрэх магадлал илүү өндөр байдаг учраас тусгай хэмжигч багчуудаар хэмждэг. За энгийн одоо арга нь бол одоо тэр арьсан дээр хэмжих одоо шууд одоо дараад хэмждэг аппаратууд байдаг. Энийг
миллиметр буюу милличек гэж нэрлэдэг. Ихэвчлэн одоо бүх өрх анган шатны эмнэлгүүд болон одоо эрүүл амбалтаараар бол үзүүлэх боломжтой. Дараагийн нэг юм бол бид нар тэр хэмжээс яриад байна. Тэгэхээр хэмжээс болгоныг одоо янз бүр байж болно. Тэгэхээр энэ 300 гэдэг бол тухайн хүүхэдтэй хүндрэлөхгүй ч хэмжээ байж болно. Эсвэл аль хэдийн хүндэрсэн ч хэмжээ байж болно. Тэгэхээр дутуу нэраа хүүхэд ялангуяа дутуу төрсөн байх тусмаа одоо шарлалтанд илүү өртөмхий, илүү хүндрэх магадлал илүү байдаг. Учраас дутуу нэраа хүүхдийн хувьд бол бүр шарлалтын хэмжээ бол ерөнхийдөө бол бид нар 175-аас дээш бол ер нь бол эмчилгээ хийх шаардлагатай гэж үздэг. Гүйцэд нэраа хувьд бол одоо энэ шарлалтын одоо энийг бол яг нарийн мэрэгжлийн одоо зөвлөгөө ингээд шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл таны хүүхэд одоо ийм 300 гэдэг хэмжээс л гараад ирсэн. Ямар нэгэн байдлаар одоо ер нь одоо хүүхдийн амьдралын нас энэ хүүхэд одоо дутуу төрсөн үү тээлтийн нас гэж ярьдаг нэраа хүүхдээр төрсөн төрөх үеийн одоо жирэмсний хугацаагаар нь тээлтийн нас гэж ярьдаг. Тэгэхээр энэ нас нь бага байх тусмаа одоо энэ одоо хэмжиж байгаа билирубинийг хэмжиж байгаа шүү дээ. Энэ чинь цусны дах билирубин. Тэгэхээр энэ билирубины шарлалт үүсгээд байгаа билирубины хэмжилт нь одоо өндөр байх юм бол өндөр эрсдэлтэй. Тэгэхээр одоо хүүхдийн нас, тээлтийн нас болон одоо өнөөдөр амьдралын цаг насуудаас хамаарат хүүхэд болгоно хэмжээ бол харилцан адилгүй байдаг. Зарим хүүхэд нь өндөр эрсдэлтэй бүсэд байна уу, одоо дунд эрсдэлтэй бүсэд байна уу гэдгээс хамаарна. Ер нь одоо яг шарлалтыг няраа эмчид үзүүлээч гэдэг байгаа утга нь энэ одоо билирубины босго төвшингүүд гэж байдаг. Хэвийн байх ёстой босго төвшин одоо эндээс ихсжүүл яах вэ? Одоо энэ босго төвшин дотроо байвал яг эмчилгээ шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгийг одоо яг эмчилгээг үнэлдэг одоо ийм заалт учраас ерөнхийдөө энийг бол одоо нарийн мэрэгжлийн эмч буюу одоо няраа эмчид үзүүлээд одоо хэмжсэн хэмжээсээрээ одоо тухайн хүүхдийн амьдралын нас, тээлтийн нас, эрсдэлтэй хүчин зүйлтэй хүүхдүү, эрсдэлгүй хүчин зүйл үү гэдгээс хамаарат одоо тэр билирубинийг одоо хэвийн байна, айх аюулгүй энэ эрсдэлтэй гэдгийг бүст хуваадаг юм бутааны морио гэдэг одоо ийм одоо эмч нар хэрэгэлдэг ийм эмнэлэг зүйн зааварт орсон одоо хардаг ийм хэмжээстүүдтэйгээ ер нь нарийн мэрэгжлийн эмчид үзүүлээ. Тэгээд хэрвээ таны хүүхэд дутуу бол бас хэмжээ нь өөр зөв одоо ямар нэгэн хүнээс утсаар асуугаад одоо юу гэдгийг өвчний тавиланг тогтоох боломжгүй. Дутуу байх тусмаа энэ үзүүлэлт нь ямар байх нь одоо өндөр байдаг юм байна шүү дээ. Тийм ээ, эрт эхэлдэгч байдаг юм уу, хүндрэлтэй байдаг юм байна. За тэгвэл бас айгүй их асуудаг асуулт, нэлээд их асуудаг асуулт болохоор за эмчи би хүүхдийнхээ арьс салстыг сайн ажиглаад одоо заасан аргаар ажиглаад ирсэн чинь нүүр цээжин шарвтар харагдаад байх юм аа. Би яах ёстой вэ? Ерөн шарлалт аюултай юу? Хүмүүс зарим нь аюултай, зарим нь аюулгүй гэдэг. Тэг өшөө бас нэрэн шарлалтыг гэрээр эмчлэх боломжтой юу гэсэн асуусан. За нэрэн шарлалт бол ерөнхийдөө шарлалт гэдэг бол өөрөө нэрэн хүүхдийн аюултай ерөнхий шинжид орж байгаа учраас зайлшгүй анхаарах шинжүүдийн нэг болж байгаа. За саяны тохиолдолд бол цээж одоо хөвлөө, цээж хэсэг болон нүрээр шар байна гэдэг бол та бол нэгдүгээрт одоо амьдралын өнөөдөр хэд хоногтой хүүхэд вэ? Одоо ээжийн талаас болон хүүхдийн талаас эрсдэл хүчин зүйл байна уу гэдгээс хамаарат энэ хүүхдийн одоо зайлшгүй билирубины хэмжээг одоо тодорхойлох шаардлагатай. Гэхдээ бол бид нар хэрвээ хүүхэд маань хэвийн хөгж байгаа, тийм үү, баас шилсэн сайн гарч байгаа тохиолдолд одоо физиологийн шалгалт үргэлжлэх хугацаа 10-аас 14 хоног штэ. Тэгэхээр энэ хугацаанд дотор бол цээж болон толгой хэсгийг хамарсан биеийн бусад хэсэг шарлалтгүй одоо эмнэлгээс таныг гаргацсан одоо өөр одоо та түрүүний миний ярьсан эрсдэл хүчин зүйлүүд байхгүй бол ажиглана. Тэгтээ энэ хугацаанд одоо анхан шатны байгууллагын эмчнэр нөгөө 72 цагийн дараах үнэлгээгээ хийгээд явна. Өөрөөр хэлбэл гэрээр очиод өрхийн эмчнэр маань нөгөө хэмжилт хийдэг багцтайгаа очиод хэмжилт хийдэг байгаа шүү. Тэгэхээр энийг бол та анхаарах ёстой шинжээ нэгэ. Энэ тохиолдолд дараагийн одоо өрхийн эмчийн үзлэгээр ирэх хугацаанд хэмжилт хийх ёстой шүү гэдгийг бол бас анхаарч авах ёстой. Ер нь тэр билиметр гэдэг тийм багж аппарат багж юу тийм ээ байгаа юм байна. Авсаархан жижигхэн багж үүдэг шүү дээ. Энэ аппаратгүй тохиолдолд ямар аргаар одоо уншилж болох вэ?
За одоо ер нь бол одоо би яг ингэж сууж нэхэр нэг юмч айлд ороод үтсэн нөгөөх нь одоо error гэдэг юм уу буруу заагаад ажиллахгүй байнгут хүүхдээ орхиод явсан. Тэгээд энэ хүүхэд нь ингээд нэлээд хүнд хөгжлийн бэрхшээлтэй болсон гомдол байсан учраас би энд асууж байгаа ш. Өөр арга байна уу? Байхгүй бол яг л гэж асууж. За шаардлагатай хэмждэг одоо янз бүрийн арга мэдээж хэрвээ хүүхэд хүнд эрсдэлтэй хүүхэд бол ер нь эрүүл мэндийн байгууллагт байж байгаад ер нь бол цусны сэвэндэх одоо цусны шинжилгээгээр одоо билирубинийг тогтоох шинжилгээ нь бол хамгийн өндөр магадaltaй стандарт онцлогооны арга гэж хэлдэг. За мэдээж одоо бид нар одоо тоног төхөөрөмж одоо хязгаарлагдал нөхцөл ялангуяа орон нутгийн суманд бол бас ийм шаардлагыг яаж үнэлэх вэ гэсэн асуудлууд гарч ирнэ. Гэтэ бол ер нь бол одоо няран практикт няран одоо салбарын хөгжил дэвшилттэй холбоотой ер нь бол Монгол улсын хэмжээнд одоо өөрийнхөө анхан шатны байгууллага суманд одоо бүгд одоо энэ саяны ярьсан биелийн метр гэдэг аппарат байдаг. Байхгүй газар ч мэдээж байж болцсошгүй таны хэлсээр тийм ээ. Тэгэхээр энэ аппаратын нэг юм бол ердөөсөө арсантай хэмжиж байгаа. Тэгэхээр арсны хэмжилт гэдэг бол яах вэ гэхээр аппаратынхаа бас чадамжаас хамаарна. Одоо жишээл өнөөдөр тэр аппаратыг 10 жилийн өмнө авчаад тэр аппаратаар үзэхтэйвэл бас ингээд өнөөдөр ямар нэгэн аппарат тоног төхөөрөмж жижиг хэрэгсэлж бай, том хэрэгсэлж бай бид нар одоо хэдийгээр онцлох боломжинд байгаа ш хэдий ч гэсэн тэр одоо аппарат нь одоо таны хэлснээр error заагаад гэдэг шиг өөрөө энэ бэлгийн метр чинь ажиллах хугацаа цаг лимиттэй. Магадгүй лимит хэтэрсэн газар одоо анхан шатн дээр энэ бэлгийн метрийн аппарат байж явах юм бол error заах эсвэл одоо жоохон алдаж заах тийм ээ ийм тохиолдлууд байдаг. Учраас энэ аппаратын одоо ажиллаж байгаа цаг эднэр дээр бас эрүүл мэндийн байгууллагад хянах ёстой. За ээж нь одоо хэрвээ одоо аслагдсан сум орон нутагт байгаад танд одоо ингээд шарлалт одоо үргэлжлэх хугацаанаасаа илүү хүүхэд нь шарлаад дээрх зоврууд илрээд арсны өнгө ажигсан чинь шар байгаа л та яралтал эрүүл мэндийн байгууллага руу одоо хүүхдээ авч явж нарийн шинжилгээ хийн суман дэвэл сумынхаа нэгдсэн эмнэлэгт очиод одоо аппаратууд унших боломжтой цаашаа аймгийн төв рүүгээ явах боломжтой. Тэгэхээр яг энэ илрэх хугацаа таны ажиглах одоо арсны байдал нь танд эргэлзээтэй санагдаж байвал энэ бол өөрөө аюултай ерөнхий шинжид ордог учраас эрүүл мэндийн байгууллагад яралтай хандаараа гэж л одоо хэлэхээр байна да. Саяны зөвлөгөө бол одоо тэг янз бүрийн юм тохиол зөндөл байгаа шүү дээ тийм ээ. Өвлжөндөө байж болно, хаваржаа намаржаандаа байж болно. За тэгээд саяны аппаратны асуудлууд байж болно. Энэ үед л одоо хүмүүс анхаарах зүйлийг хоёлаа одоо зөвлөж гин гэж ойлгож байна. За ингээд шаардлалтыг ерөнхийдөө гэрээ нөхцөлд одоо уншилжлаа. Бөөр болохгүй бол мэдээж эрэг эмнэлэгт хэвдэнэ гэж байгаа. Ямар шинж тэмдгүүд илэрч байвал ер нь эмнэлэгт хэвдэх заалт болдгийг. Таны хүүхэд мэдээж арьс шаардлагад үргэлжлэж байгаа тийм ээ. Тэгэхээр арьсны шаардлагад үргэлжлэх бид нар хоногоо харна. За тэгээд дээрээс нь түрүүний миний ярьсан одоо няраа их хүүхдийн дэвтэр дээр чинь байгаа аюултай ерөнхий шинжүүд шаардлагатаас гадна таны хүүхдэд илэрж ах, хүүхэд өгөхгүй болох, гэдэж уйлганах, гар хөлөөж хангарах, эсвэл унтаа намаа байлах тийм үү. Тэгээд эсвэл одоо хүүхэд одоо булчингийн тооноос чангарах, гинт нүд сүлээх тийм үү. Нойрны одоо байдал алдагдах энэ одоо аюултай шинжүүд дээр анхаарна. За энэс гадна бас нөгөө тэр аюултай шинжүүдэд халуурах, хүүхдийн халуун буух, одоо ингээд үлхийг нь задлаад үтсэн чинь гинт хүүхэд даарцсан байх, эсвэл халуурцсан байх, хөхөө өгөхгүй ингээд хүзүүгээ гэдэж номорч уйлах, дээрх шинж тэмдгүүдтэй шаарлалт, арсны шаарлалт авсарч тохиолдол өртөөсөө та шууд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Шаардлагын талбайны хувьд нөгөө дээрээсээ эхлээл доошоо явдаг. Тэгэл хамгийн сүүлд ингээ одоо шаарлалт дуустдаг гэдэг. Одоо хамгийн хүн шинж нь гарын алга, хөлийн уулаар шарлсан байх нь хамгийн одоо шаарлалт хамрах талбай хувьд энэ бас мөн үү? Тэгээ хамрах талбай хувьд түрүү нөгөө 5 бүсээр хуваахад хамгийн аслагдсан цэг буюу энийг 5 дахь бүс гэж нэрлэдэг 5 дахь зоон. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагт хандахтаа бол заавал ингээ гар алгах шаардлага хүртэл бол хүлээнэ гэдэг бол өндөр эрсдэлтэй. Яагаад гэвэл энэ хуваагдсан зооныхон бүсээрээ бид нар одоо билирубины төвшин хэд байгааг эмчнээр шууд баримжаалах тестээр одоо тоон байж идэг. Жишээлбэл гарын алга хөлийн уул руу орсон бол таны шаардлагатай хэмжээ ер нь бол 400 төгсөж байгаа тохиолдолд ингэдэг учраас энэ бол аюултай. Тийм учраас энэ хэсэг рүү оруулахгүйгээр одоо биеийн одоо цээж хөвлийг бүтэн хамраад
өвдөг хүртэл тийм үү 4-р зоон гэж хэлдэг. Тэгэхээр өвдөг хүртэл энэ хэсэг рүү шарлалт доошоо гуйнаас доошоо ажиглагдчихэл энэ бол аюултай. Та тэгэхээр энийг ажиглаад хүлээж суухгүй. Ердөөсөл эрүүл мэндийн байгууллагт шарлалт нь илүү тодорч байгаа тохиолдол зүгээр ажиглаж. Тэгэхдээ энэ нь бол ээж нар тэр болгон бас ажиглаж чадахгүй байж болох учраас өрхийн эмч нар энэ дээр илүү анхаарах хэрэгтэй. Одоо тэрнээс биш яг тэр нөгөө 4-5 дугаар зоон руу оруулахгүйгээр ер нь бол 3 дугаар бүс дээр л одоо гэрийн нөхцөлд сайн өгч байгаа хүүхдээр ажиглана үхээс биш ингээд доошилж илээ гэвэл та эрүүл мэндийн байгууллагт хэвтээд яалтаа эмчилгээнд орох шаардлагатай л гэсэн. Ер нь энэ шарлалт гэдэг ойлголт ямар нэгэн байдлаар илэрсэн байдаг юм уу? Өөрөө эрсдлээ тогтоосон тохиолдолд хамгийн орчин үеийн хамгийн одоо чухал эмчилгээ гэдэг нь ямар эмчилгээ байна? За яг тэгээ неран яг шарлалт, физиологийн шарлалт чи өөрөө хүндрэлгүй явж болно, хүндрэлтэй явж болно. Тэгэхээр ихэвчлэн энэ хүндрэлтэй тохиолдлууд бол илүү өндөр хэмжээтэй гараад одоо бүсийн хувьд илүү хүндэрч явдаг. Тэгээд энэ бол маш өөрөө шарлалт хүндрүүл аюултай учраас эрүүл мэндийн байгууллагт ханд гэдэг учир нь өөрөө шарлалт ихэд их тусмаа энэ шарлалтыг үүсгэж байгаа билирубин хэмээх бодсон чинь одоо тарих бусад эргэнтэнд очиж нөлөөлдөг учраас бид нар одоо дээрх зовирууд гарна одоо өндөр эрсдэлтэй байдаг учраас зайлшгүй эмчилгээг эрт эхлэх шаардлагатай. Окей. Одоо эндээс би ингээд асуултыг тодруулаад сууж яхад бодогч юм л да. Илэрдэг шинжүүд нь тодорхой юм байна. Илрүүлдэг багц нь одоо хангалттай юм байна. Одоо эрт илрүүлээд одоо нөгөө нэрайн тасагтай хэвтээд эмчлэгдээд гарч байгаа зөндөө байгаа шүү дээ. Гэтэл зарим эмэгтэйчүүд ямар ч жирэмсний хяналтанд ороогүй байдаг юм уу? Эсвэл эмчийн одоо даалгаврыг биелүүлээгүй байдаг юм уу? Хүндэрсэн кейс тохиолдол байна. Энэ баг байгаа байх гэлээ. Гэтэ та түрүү танаа тасагт бас ачаалтай оншийн нэгээл гэж хэлсэн. Тийм учраас ийм кейсийг тохиолдол байна уу? Эмчид үзүүлээгүйгээс болоод ч байдаг юм уу? За ер нь бол неран дасагт хэвтэн эмчлүүлэх хэсгийн одоо нийтдээ одоо жилдээ бид нар бол одоо 1500-аас 1600 орчим неран хүүхдээ хэвтэн эмчлүүлдэг. Одоо тэгээд энэ хүүхдүүдийн маань ер нь 20% орчимд неран шарлалтаар эмнэлэгт иргэн хэвтэж эмчилгээ авах хүүхдүүд байдаг. Тэгэхээр эрт илрүүлснээрээ бид нар одоо эрт хугацаанд нь одоо яг неран шарлалтанд чиглэсэн одоо фото эмчилгээ буюу гэрлийн эмчилгээний аппаратанд орсон тохиолдолд энэ бол өөрөө эрт илрүүлж сэргийлж болдог хэмээгээ. Тэгэхээр энийг бол эрт үедний эмчлүүлэлтөөсөө зарим тохиолдолд нэг одоо 3 хоног хүртэл энэ одоо фото эмчилгээнд ороод зүгээр хүүхэд өхөө шарлалт босны дараа айх айцгүй гарч болно. Хэд их хүндэрсэн одоо маш их өндөр түвшинтэй одоо нөгөө бидний түрүү ярьсан гарын алга хөлийн болоор бол 400-аас дээш байдаг шүү. Энэ аюултай гэдэг шиг битгээл манад бол одоо 500 600 хүртэл одоо өндөр билирубины өндөр өсөлттэй хүүхдүүд орж ирж байсан. Энэ бол маш аюултай тоо. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо бид нар нөгөө эрсдэл хүчин зүйлүүд байна уу? Энэ хүүхдэд өөр өвчний шалтгаантай шарлалтыг одоо нэмэгдүүлж одоо удаашруулах шалтгаанууд байна уу гэдгийг тодруулахтай зэрэгцүүлээд одоо яг энэ билирубины гав үүсэж байгаа бодисынхаа одоо үндсэн фракцаар нь тодорхойлоод эмчилгээ хийдэг. За эмчилгээг яралтай хийхгүй бол одоо түрүүний миний хэлсэн одоо тархийг зочроож гэмтээдэг. Одоо эмгэг буюу өөрөөр хэлбэл билирубины хордолтоос үүссэн тархины эмгэгшил гэдэг одоо ийм тодорхойлолттой зочмог эмгэг байж болно. За дараагийн бүр хүндэрсэн тохиолдолд одоо тархи одоо тэр билирубин өөрөө тархины эдийг сонгомлоор гинцнээрээ тархины бөөм мөртөл одоо шарлаад одоо бөөмөн шарлалт буюу одоо цөмөн шарлалт гэдэг үүсэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь бол одоо харьцангуй онцлогоо эмчилгээ шаардсан одоо бид нар зөвлөмж одоо бүх газруудад илүү сайжирсантай холбоотой энэ цөмөн шарлалт болон тархины эмгэгчлэр хүндрэх тохиолдолд одоо жилдээ 1-2% хүртэл тохиолдол байдаг. Тийм. Гэхдээ одоо 1-2% байдаг тохиолдол байдаг ч гэсэн одоо энэ үүсцэн тохиолдол бид нар одоо бас тарих гэмтээд одоо эргэшгүй өөрчлөлтөнд орчих юм аюултай. Өөрөөр хэлбэл нөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төрөх гэдэг юм уу? Маш одоо хэцүү хүн ирээдүй хүлээдэг гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм. Дээрх одоо 1 хүртэлх хувьд гэхдээ энэ хүүхдүүд нь одоо ихвчлэн одоо хавсарсан өвчний одоо төрөний шалгалтыг одоо гүнзгийрүүлэх одоо тий одоо цусны задрах эмэг одоо цусны үл тохироо эсвэл одоо билирубиныг мэдхгүй одоо хэд ихснөөсөө тарих гэмтснээс болоод одоо тархины одоо эмгэгшил буюу хүүхэд татах тийм ээ мэдрэлийн талын өөрчлөлтүүд өгөх
улмаар цаашдаа одоо сэтгэл хөдөлгөөний одоо хоцрогдлын одоо бас нөлөөлөх шалтгаанд бол бас орж болно. Тэгэхээр энэ дээр бол анхаарах шаардлага. Тэгэхээр энэ одоо юг ер нь айх хэрэггүй гэдгээсээ илүү бид нар бас сэрэмжилж байх ёстой, энэ талын мэдлэгтэй байх ёстой гэдгийг л эрчүүдтэй бид нэр анхааруулах асуугаад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та хэд мань одоо шаарлалт гэдгийг одоо айдас төрүүлэхээсээ илүү одоо зайлшгүй анхаарах шинжээ. Яагаад гэвэл энийг эрт илрүүлээд анхаарлаад оншилжвал бид нар энэ хүмүүсийг тийм тархины хүндрэлд оруулахгүйгээр бүрэн одоо эмчлэх боломжтой байдаг учраас одоо эрүүл мэндийн байгууллага, ялангуяа анхан шатны байгууллага ихний үнэлгээ хийсэн эмчнэр, дараа нь одоо үргэлжлэн хяналт хийж байгаа эмчнэр одоо бүгдээрээ энэ дээр анхаарснараа бид нар энийг одоо хүүхдийг одоо энэ шаарлалтын улмаас одоо тархийг гэмтээхгүй байхыг л зорих хэрэгтэй. Тархийг зочроож гэмтээхгүй байх нь одоо бид нар энэ эмгэгүүдээс сэргийлнэ. Одоо гэхдээ мэдээж үндсэн өвчин одоо хавсарсан өвчин зарим тохиолдолд бол удамшлын мэдэхгүй генийн шалтгаантай ч одоо энэ шаарлалт удаан одоо энэ одоо билирубины солилцоонд оролдог ферментийн дотгомжлын улмаас үүсэж байгаа тохиолдолд магадгүй зарим тохиолдолд эмчилгээнд үр дүн мутаж байх тохиолдол бол байдаг. Ховор тохиолдолд янз бүр байгаа. Шалтгаан нь янз бүр байгаа учраас энэ тохиолдолд эрүүл мэндийн байгууллагт хандаж одоо хяналт одоо эмчилгээг хийх хэсгээ заавал тодорхойлуулаарай л гэж зөвлөх шаардлагатай. Ер нь хамгийн битэр нөгөө гэрлийн эмчилгээний талаар яриад байгаа шүү дээ. Энэ гэрлийн эмчилгээ одоо анх бол ерөөсө хоргүй өдөргээл нэг хэсэг бол айгүй одоо ном зохиол дээр бичигдэж байсан. Тэгээ ямар ч байсан туяа юм чинь хүнийг ер нь бид нар чинь нарны хүчтэй гэрэлд явж одоо өдөржингөө хурц наранд явхад бид нар нарны хорлого болдог шүү дээ. Том хүмүүс. Гэтэл энэ ямар ч байсан нэг туяа гэрлэр ингээ шараад өгөхөр одоо өвчнийхээ хүнд хөнгөнөөс болоод доозыг нэраа эмчнэр тохируулдаг байх. Ер нь хортой байх одоо би бас мэдчихээн одоо төрөх амарч газруудад нүдэнд нь хаалт идэх юу лээ нүдний одоо хамгаалагч хийдэг шүү дээ. Тэрнтэй адилхан өөр бусдад иргэдэнд нөлөөлдөг болов уу иймэрхүү юм сонсноо судалгаа байна уу одоо практик тохиолдсон юм байна уу. За одоо энэ одоо яг энэ нэран арьс салс шаарлах эмгэг буюу нэран одоо шаарлалтын үед одоо фото эмчилгээ гэдэг бол ер нь фото гэж ярьдаг. Ер нь бол гэрлийн эмчилгээч гэж орчуулж болно. Гэхдээ бол ер нь бол дэлхийн стандарт эмчилгээнд бол зарим эрүүл мэндийн ямыг орчуулгүйгээр фото эмчилгээ гэж бол хийгдэг. Тэгэхээр энэ бол эмчилгээний зарчим орж ирж байгаа учраас мэдээж бол зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хийгдэнэ. Тэгэхээр фото эмчилгээ бол өөрөө одоо тодорхой хэмжээний гэрлэр буюу одоо 240-оос 245 нанометрийн туяатай гэрлэр одоо арьсыг одоо биеийн бүх хэсгээс шарах одоо арга. Өөрөөр хэлбэл ингэснээрээ одоо тухайн шарлалт үүсгээд байгаа бодисыг л одоо тэр холбогдуулаад одоо биеэс ялгаруулах хугацааг одоо нэмэгдүүлж гин гэсэн үг. Энгийн аргаар хэлэхээр. Тэгэхээр одоо энэ фото эмчилгээ болгон бас сайн биш. Яг бол энэ бол эмчилгээний заалт учраас фото эмчилгээ нь өөрөө фото эмчилгээний арга эрчимтэй фото эмчилгээ гэдэг хоёр янзын аргаар эмнэлэг дэвшчлэг хийгдэг, эмнэлгийн нөхцөлд хийгдэн, эмчийн хяналтанд хийгдэн. Ягаад гэвэл энэ одоо шарах хугацаанд ойрхон хугацаанд одоо түрүүний билирубины одоо цагийн өсөлт буюу билирубины хэмжилтийг одоо 4-6 цагийн зайтай. За ямар одоо эмчилгээний аргад орсноос хамаарат 6-аас 12 цагийн зайтай гэдэг ингээд байнгын хяналт үргэлжлэж явах хэрэгтэй. Фото эмчилгээг ихсэн хугацаанаас эхлээд зогсоох хүртэл шийдвэр гаргах хүртэл одоо эмнэлгийн байгууллагт одоо хэмжилтийг хийдэг. Тэгэхээр энэ бол зайлшгүй одоо эмнэлэгт хандаад одоо хийгдэх ёстой эмчилгээний арга байгаа шүү. За мэдээж фото эмчилгээ хийж явах явцад одоо хүүхдийг хамгаалах бас хэсгүүд байдаг. Яг л энэ бол өөрөө түрүүний таны ярьснаар бас л бид нар одоо тусгай одоо долгион ашиглаж хүүхдийн ярьсан дээр шарж яана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дотор одоо бид нар салстыг хамгаалах хэрэгтэй. Энд нэгдүгээрт юу орох вэ гэхээр нүдний салст. Ягаад гэвэл нүдэн дээр одоо хит ягаан туяа одоо тусж байгаа учраас нүдийг одоо хар хамгаалт хийх байдлаар фото эмчилгээ хийж байгаа үед заавал хамгаална. За мэдээж хүүхэд унтж байгаа үедээ орвол 50. Гэхдээ унтж байгаа юм чинь ингээд хаалт хийхгүй байж болохгүй. Заавал хаалтыг хийнэ. За дээрэс нь дараагийн нэг хамгаалах юм бол фото эмчилгээний нэг зарчим нь бол ердөөсөө тасралтгүй хийх,
завсарлагтай хийх гэдэг эмчилгээний арга байдаг. Тэгэхээр завсарлагтай арга энэ хооронд одоо ээж нь хүүхдээ хоолно, хүүхэл нь хойр хайлна гэдээ байна. За дараагийн нэг хамгаалах юм бол бид нар нөхөн үржим эрэгтнийг хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо эрэгтэй хүүхдчвэ, эмэгтэй хүүхдчвэ бид нар одоо нөхөн үржим буюу гадна бэлэг эрэгтнийг хамгааснараа одоо бас одоо эрсдлээс сэргийлнэ. Яг гэвэл туяагаар удаан хугацаанд шаарддаг учраас. Тэгээ одоо энэ зориултын хамгаалтын бас хэрэгслүүд байдаг болсон. Тэгэхээр тэрийг хэрэгжилж болно. Эсвэл бид нар одоо ердийн памперсаа ч гэсэн одоо хийхэд хэрэгэлдэг байх нэ. Бас хамгаалагддаг гэж үздэг. Тэр нүдэ хамгаалдаг шиг тэр материалаар хийсэн памперс өөрөө л эмэгтэй хүүхдийн бол өндгөвчийг ирээдүйд одоо өндгийс гадагшлуулах эрэгтэй хүүхдийн төмсгийг одоо эр бэлэг эрхтнийг одоо ирээдүйд хөрчүүн үйл ажиллагаа хийх боломжийг хадгалах зорилттой ийм памперсууд ороод ирсэн. Тэгэхээр Монголд ерөнхийдөө орж ирсэн байгаа байна тийм ээ. Тийм яг ер нь бол эмчилгээний зарчмын хувьд бол арьс састыг хамгаалахдаа нүдэн дээр бол мэдээж онцгой анхаарч байгаа. За ер нь бол тэгтээ ботон эмчилгээ хийж байхдаа зүгээр ердийн памперстай ч гэсэн хүүхдүүд орж байгаа л да. Тэгтээ яг сүүлийн үед бол эмнэлгийн нөхцөлд одоо ботон эмчилгээ хийж байгаа үед бол одоо бид нар нөгөө эрдэнэгийн туяанаас хүүхдийг эрдэнэгийн зураг авахулахдаа эмнэлэгт бас хамгаалдаг тийм хамгаалтын эм жижигхэн ингээд тэр хэсэгт нь тавьчихдаг. Одоо дөрвөлжин оёод тавьсан одоо эрдэнэгийн туяаны хамгаалагч гэдэг хэсэг шиг одоо бол бас юм памперс нь бас юм хар оруулахтай одоо ийм хамгаалтын бас юмнууд байдаг. Ер нь бол одоо бас гараад эхэлсэн байлээ. Тийм тэгэхээр бидний хувьд бол тэгтээ бол та эмнэлгийн нөхцөлд байгаа тохиолдолд бол ер нь бол памперстайгаа л одоо шаарч болно. Боломжтой бөгөөд одоо энэ байгаа тохиолдолд бид нар аль болох эмнэлэгт бол тийм хэрэглэхийг бол зөвлөж байгаа. Тэгтээ бол бид нар одоо энэ таны хүүхдийн хийсэн цаг үргэлжилсэн хугацаанаас хамаарат одоо ботон эмчилгээнд орсон хүүхэд болгон заавал тэр одоо хэрэглэхгүйгээр гэмтчлээ гэсэн үг биш. За ер нь бол дэлхийн нийт олон улсад бол ботон эмчилгээний талаар бол янз бүрийн судалгааны аргууд бас анхааруулах зөвлөмжүүд бас сүүлийн үед гарч ирээд байгаа. Яагаад гэвэл эн чинь бол өөрөө бас удаан хугацаанд арьсан дээр тодорхой туяагаар шаарч байгаа. Гэхдээ тийм учраас эрүүл мэндийн эмнэлгийн нөхцөлд хийгээрэй гэдэг бол ердөөсөө бид нар аль болох тийм ээ хизээ харах уу ямар төвшөнд босго төвшөнд одоо айх төвшөнд биш хүрсэн тохиолдолд гаргахыг зорддог учраас одоо энэ дээр илүү анхаарна. За зарим судлаачдын одоо цөөхөн судалгааны хувьд дээр ерөнхийдөө бол удаан хугацааны фото эмчилгээ хийх нь бол бас арсны одоо арсан дээр шаарч байгаа шүү дээ. Тэр чинь арсан дээр хийгдэж байгаа туяа учраас одоо нөлөөж болно. Гэхдээ фото эмчилгээ чи өөрөө гэрлэн эмчилгээ. За нөгөө гэрлийнхэн туяанаас хамаарат лед одоо буюу хөх гэрэл агуулсан, за гэрлийн цагаан гэрэл агуулсан гэд ингээд янз бүрийн одоо фото эмчилгээний аппаратууд байна. Одоо ингээд матрас ч гээ гараад ирсэн. За тэгэхээр одоо ямар туяа, ямар гэрлийн тусгалтай бай гэдгээс хамаарна. Мэдээж бол ерөнхийдөө бол хамгийн аюулгүй одоо фото эмчилгээний арга дээр бол лед туяа бол орж байгаа. Гэхдээ бол удаан хугацаанд бол хэрэгсэн тохиолдолд бас зарим одоо арсны эмгэгт нөлөөлж болцсошгүй гэсэн бас судалгаа. Энэ фото буюу гэрлийн эмчилгээний тухай сонсоод байхад аливаа эмчилгээ чинь сайн нөлөө үзүүлдэг. Нөгөө билирбүүнүүдийг одоо биеэс сайлуулдаг. Тэгсэн мөртлөө султалж байж магадгүй. Энийг хийдэг, энэ эмчилгээг хийдэг бас заалт гэж байдаг. Бас босго гэж байдаг тийм үү? Гэтэл надад нэг юм асуулт ирсэн. Би бүтэн уншаад хоёулаа энийг цаашаа өргөлжлүүлье. Эмчээ төрсний дараа хүүхэд маань шарлалтын хэмжээ өндөр байна гэхээр нь шарлалтын аппарат түрээсэлсэн. Гэхдээ нэрэ хэмжид үзүүлээд хэдэн удаа одоо шарах ёстой ч гэдэг юм уу тэр зөвлөгөөг авсан гинэ. 3 хоног шарсан, түрээсэлсэн, тэгээ шарсан. Энэ дээр би бас жоохон эргэлзээд яриад байгаа байхгүй юу? Хүүхэд уйлагнаад унтаарад байхаар нь түргэн дуудсан. 3 хоног шарсны дараа. Тэгээд шарлалтын хэмжээ нэмэгдсэн байсан. Яг шарж яхад бол хасагдсан. Энэ өөрөө ер нь ярьсан хүн болохоор би сайн мэдээд байна. Яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн. Одоо шууд эмнэлэгт ирээгүүдэд харамсдаг. Одоо хүүхд маань хөгжлийн бэрхшээлтэй болчих витэгээд маш их санаа зовж байна гэд эмнэлэгт байгаа хүн надад ярьсан байхгүй. Тэгэхээр би энд түрээсн гэдэг байхад бах юм. Ийм одоо сайн ч нөлөөтэй бас сөрөгч тал байж магадгүй юмыг түрээслэн гэдэг. Тэр эмчилгээний 3 хоног, эмчилгээний 4 хоногт хянах шаардлага байдгүй мó? Энийг асуумаар байна. Хоёрдугаарт яг энэ асуултыг би одоо сонирхоод шууд одоо энэ
подкаста хийх өмнөх өдөр судалгаа хийлээ л дээ. Түрээслэгээр хайлт хийгээд үзлээ фэйсбүүкээр. Шууд 24 үйлчилгээ гарч ирж байна. Шууд 24. Энэ шарлагын 24 аппаратын ард нэрэ хэмж байдгийн болов та зүгээр мэрэгжлийн үед надаас арай илүү мэдчихэж магадгүй. Би фэйсбүүкээр маа гэд гэртэн аваачаад 3 хоног. Тэрэн дээр бүр ийм өгүүлбэр байсан шүү. Түрээсийн маш нэрэн шарлагын аппарат түрээслүүлэн тэгчээд хүүхдийн одоо шарлалтыг гэртээ эмчлэх найдвартай шийдэл энэ өгүүлбэр болгон дээр нь түрээсийн хамгийн хямд үн 3 дээр нэмэх нэг нь одоо бүр үнэгүй одоо баг урамшуулал таны үрийн эрүүл мэнд бидний тэргүүн зорилго юм а гэд ийм юмыг би 24-ыг уншлаа л да. Тэгэхээр тэр одоо ийм осолтой юм а эмнэлэгт хийх ёстой юм а хяналттай байх ёстой юм а энэ маш сайн баг энэс илүү харах байхгүй энэ гэрлийн эмчилгээ бол дэлхийд зөвшөөрөгдсөн эмчилгээний арга тэгээд хахад тэр чухал аргыг гэрт нь хэний ч хяналтгүй хийх нь зөв та энэ дээр мэрэгжлийн эмчүүд хэлээд өгөөч. За мэдээж би бол мэрэгжлийн эмчийн хувьд бол бас мэрэгжлийнхаа зөвлөгөөг л өгнө. Яг бол өнөөдөр бид нар одоо хүүхдийн эрүүл мэнд тийм ээ хүүхдийн эрүүл мэндийн асуудал ирээдүйн асуудал яригдж байгаа учраас та нэгдүгээр заавал няраа эмчэд хандаарай. За хоёрдугаар тэр ботон эмчилгээ гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний заалттай. Би тэд 2023 онд эрүүл мэндийн сайдын тушаал одоо байдаг. Одоо А93 гээд яг ингээд няраа шаралтын үед одоо нэлзүүн заавар гэд нэртэй. Тэгэхээр няраа шарлалт гээд л одоо онш тавигдсан одоо хүндрэлтэй тохиолдлууд болон няраа шарлалт гэдэл онш тавигдсан болоод эмчилгээний зарчим одоо төрөний ярьсан дандаа босго үзүүлэлтээр яригдана. Мэргэжлийн байгууллагууд хийгдэнэ. Эмчилгээний одоо арга маань энэ одоо ботон эмчилгээний арга маань эмнэлгийн нөхцөлд гэсэн л одоо заавар байгаа. За яг олон улсад бол зарим одоо өндөр хөгжилтэй орнуудад одоо гэрийн нөхцөлд гэсэн одоо цөөн заалтууд байдаг. Гэхдээ энийг бол одоо дэлхийн нийт болон тэр болгон зөвлөхгүй байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсад тийм ээ ялангуяа няраа эндэгдэл, няраа өвчлөл эндэгдэл ихтэй газарт бол эрүүл мэндийн байгууллагуудтай хандаад одоо энэ ботон эмчилгээг эмчийн залтаар л хийгдэх ёстой. Яагаад энэ эмчийн залтаар хийгдэх ёстой вэ гэхээр эмч энэ үзүүлэлтээ гаргаж ирээд хяналтын энэ хүүхдээр хэдэн цагийн давтамжтай хянахын гэдгийг байнга одоо хянах ёстой. За дээрэс нь ботон эмчилгээний явцад гарч болцсошгүй хүндрэлүүдийг үнэлэх ёстой. Тэгэхээр энийг бол одоо би одоо гэрийн нөхцөл түрээслээд хийж ин гэдгийг бол бас л сонсоод бол би бол эмчилжилээ. Одоо манай уранд бол бид нар одоо эмнэлэг зүүн заавартай одоо эмчилгээний аргатай. Тэгэхээр нарийн мэргэжлийн эмч бол эмнэлгийн нөхцөл хийн. За яг эмнэлэг гэдэг чинь бол бас улсын байна уу, хувийн байна уу те тэр одоо эмнэлгийн нөхцөл гэдэг үгээр та бүхэн ойлгох хэрэгтэй шүү. Ягаад гэвэл энэ хүүхэд яг ингээл эмч сувлагчийн хяналтанд үнэлгээ хийхдээ одоо гэрийн нөхцөлд одоо ямар нэгэн юмыг ачиж авчаад одоо няраа хүүхдийг задлаад хийгээд байна гэдэг бол мэргэжлийн эмчийн хувьд бол хяналт алднаа. Энэ бол боломжгүй. Дээрээс нь эхлээд бууж яснаа дараа нь эргээд шарлсан гэдээ яриад ах шиг байна тийм үү. Тэгэхээр ботон эмчилгээ гэдгийг бол яагаад эмнэлгийн нөхцөлд хийх ёстой вэ гэхээр энэ эмчилгээний арга чинь өөрөө одоо ботон эмчилгээг шарж явах явцад одоо завсарлагатай завсарлахгүй аргаар ингээд шарж явах явцад өршлийн хяналт хийх ёстой. Тэгээ ботон эмчилгээг зогсоосноос хойш дахиад өөрөө энэ одоо шарлалт чинь тодорхой хугацаанд эргээд огцом нэмэгдэх ийм бас аюултай байдаг учраас эмнэлгийн нөхцөлд хийгээд байгаа шин эмч эргээд тэрийг одоо өршлүүлэн дахиж ботон эмчилгээнд орох хэрэг гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр ингэж яагаад одоо хүндрээд ороод ирсэн тохиолдлууд одоо бас байдаг. Тэгэхээр энэ бол та бүхэн бол хэрвээ энэ тохиолдолд эмнэлгийн байгууллагад эрүүл мэндийн нөхцөл ботон эмчилгээ хийх ёстой шүү гэдгийг бол зөвлөе. Тэр өндөр хөгжилтэй орнуудад тэр гэрийн нөхцөлд хийдэг одоо бараг цөөхөн газар байдаг. За мэдээж Америк, Европын холбооны орнуудад байдаг ч гэсэн одоо бол дэлхийн нийт бол одоо нэраа хүүхд рүү илүү их анхаардаг. Бүр нь бол энийг зөвлөхгүй байгаа. За тэр зөвлөдөг одоо өндөр хөгжилтэй орнууд бол нэг арай өөр хэлбэрийн дээрээс нь шаарддаггүй те одоо гудаас матрас үлгийдэх арга ч юм уу ийм нэг зүгээр юм гэрлийн туяан жижиг орсон ийм хэсгүүд бол зарим орнуудад байдаг. Гэхдээ манай орны нөхцөлд бол энэ бол боломжгүй тохиромжгүй гэж болоод үзэж байгаа. Тэгээ яг үн би тантай санал нэг байна. Өөрөөр хэлбэл зүгээр нэг хайл тэгэхэд 24 аппарат шууд гараад ирж байна. Тэгэхээр энэ 24 хүүхдийг тэр хүн шарна. Одоо энэ
гэрлийн эмчилгээний бас алсын болон ойрын хүндрэл өдр гэж байгаа шүү дээ. Тэний сөрөг нөлөө гэж байгаа. Энийг хянахгүйгээр дахиж явах одоо тэр чинь эрчимжүүлсэн одоо шаардлагын хувьд янз бүрийн байдаг юм билээ шүү дээ. Үргэлжлэх хугацаа. Энийг хянахгүйгээр тэр нэгэн айлд 3-4 хоног өгчөөд эргээд ирнэ гэхээр энэ одоо надаас асуулт асуусан хүн бол миний таньдаг хүн байгаа. Тэгээ одоо энэ ирээдүй бол нэлээд бүрхэн болцоог надад ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр эхчүүд минь, эмэгтэйчүүд минь та нар бас эмнэлгийн байгууллага, мэрэгжлийн эмчээ одоо юу гэдэг зөвлөгөөнөөр энэ асуудалд хандаарай гэж хоёулаа нийлээд бас зөвлөхийг хүсэж байна л да, тийм ээ. Тэгээд ерөнхийдөө нэрэн одоо шаарлалт гэдгийг битээр нэлээд танаас нэлээд ойлголт авсан болов уу манай эмэгтэйчүүд илрэх шинж тэмдэг, илрүүлэх арга тэгээд ямар арга хэмжээ авах вэ, юун дээр анхаарах вэ гэдэг ярьлаа. Гэхдээ энэ маш том асуудал одоо ганцхан ярилцлагаар бүгдийг бас ярихгүй. Энд чинь олон шалтгаан байдаг. Шаардлагат гэдэг бол зөвхөн одоо энэ саяны битээр яриад тахаас илүү нөгөө олон эрхтнүүдийн шалтгаантай эхийн эрүүл мэндийн холбоотой маш олон шалтгаан байдаг учраас энэ асуудлыг дараа ярилцах байхаа гэж бодож байна. Тэгээд эцэст нь та одоо миний асуугаагүй, яриаггүй одоо хэлчих зөвлөгөө байвал одоо манай эхчүүдэд хэлээд өгөөч. За баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө бол энэхүү сэдвийг бол хөндөж ярьж агаад урьж оролцсонд их баярлалаа. Ер нь бол бид нар өнөөдөр бол их хүүхэд нэраа эрүүл мэндийн гол зовж байгаа асуудлын нэг бол нэраа өвчлөл байдаг. Тэгэхээр эхчүүдэд анхааруулж хэлэхэд та одоо үнэхээр одоо шаарлалтын эмгэгтэй байна гэж сэжгэлсэн түрүүний миний ярьсан аюултай ерөнхий шинжүүд илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагт хандах нь таны одоо энэ яг ямар шалтгаанаас болоод илүү одоо шаарлалт гүнзгийрч вэ? Энэ нь бол хүндэрсэн байна уу, хүндэргүй байна уу гэдгийг тодорхойлохоос гадна эмчилгээний төвшин яг зөв цагт нь эхэлнэ. Одоо ботоо хийх одоо заалтгүй ч төвшин байж болно. Тэгэхээр одоо бүх шаарлалтай хүүхдийг аваад одоо ботоо буюу гэрлийн эмчилгээ хийдгүү шүү. Одоо таны хүүхдийн нас болон тэлдийн насанд босох төвшингөөсөө ямар байна гэдгээс хараад энэ эмчилгээний арга руу одоо шилжин эрчимтэй хийх үү, одоо талбайг нь яаж хийх үү гэдгийг одоо няраа эмч шийддэг учраас ийм одоо мэрэгсэн одоо няраа эмчтэй газарт хандаач гэж зөвлөмөр. За мэдээж янз бүрийн ботоо эмчилгээний аппараттай газрууд байгаа. За өдрийн эмчилгээгээр хийдэг ч одоо зарим эмнэлгийн байгууллагад байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ хүмүүсүүд бол хяналттай эмнэлгийн нөхцөлд л одоо хийх ёстой. Тэгээ няраа хүүхдээр одоо гарч болцсошгүй хүндрэлүүдийг одоо бас урьдчилан мэдээж эрт онцлох ёстой. Ер нь бол энэ шаарлалтын одоо эрт болон хожим хүндрэлүүд гэж. За эрт хүндрэл нь одоо сая бол одоо ингээд тархины гэршил үүсээд таталт өгөөд тийм ээ одоо хүндрэх магадaltaй гэж ярьлаа. Дээрээс нь бид нар одоо алстаа хэрвээ энэ хүүхдэд үнэхээр одоо өндөр түвшинд байж байгаа тархи гэмтсэн тохиолдолд хүүхэд дүлгэрэх, хараа сонсголын бэрхшээл болох одоо хамгийн гол одоо хүндрэл бол сонсголын буурал болох тохиолдлууд байдаг учраас энэ бол айгүй аюултай. Дээрээс нь мэдээж хөгжлийн одоо хоцрогдол үүсэх юм эрсдэлтэй учраас эрт үед нь одоо онцлог. Гэхдээ яг ботоо эмчилгээний заалттай хүүхдэд л хийнэ үхээс биш шаарлалт гэдэг өвчин ганцхан арга нь ботоо юм а гэд яриад байтал нөгөө хүүхдийн маань босго үзүүлэлтэнд хүрээгүй байхад бас өндөр эрчимтэй эмчилгээ хийгээд ах нь өөрөө бас алсын хүндрэлийг хүргэж болцсошгүй учраас эрүүл мэндийн байгууллагт хандхыг л одоо зөвлөж байна да. Мэдээж одоо эрүүл мэндийн байгууллагт хандсанараа эрүүл мэндийн байгууллагууд бас яг эрсдэл хүчин зүйлийг зөв тогтоогоор шалтгаануудыг зөв тогтооснороо эмчилгээний аргаа бол яалтаа эхлэх нь зүйтэй байдаг. Бидний эхний бэлтгэсэн подкаст үүгээр өндөрлөө та бүхний хүссэн асуултанд хариулсан байх гэдэгтээ итгэлтэй байна. Хэрвээ энэхүү подкастыг сонсож байгаа та бүхэнд эрүүл мэндийн талаар ямар нэгэн асуудал, асуумар зүйл байвал бидний подкастны доор комент бичээрэй. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Эргээд дараагийн удаа хамгийн чухал асуудлаар удахгүй уулзъя.